тэгж боддог тэгээ тэгж ойлгож байгаа. Тэгээд улс Монгол маань их баян баялаг тийм асар их хурдтай хүчтэй тийм улсаа гүрэн болно гэж итгэдэж шүү дээ угаасаа. Тэгээд өдөр хөх монголчууд хөх Монголын гүн ухаан, хөх Монголын хөх ухаан гэдэг маань агуу ухаан байсан юм л. Тэгээд тэр нэг ухаантан нэг маш их боломжтой юу яасан. Манай Монголын нэг хүн ярьж байгаа бол да. Дэлхийд дээр тийм олон ухаан байдаг. Тэр ухаантаас хөх ухааныг үл гүйцэх ухаан гэж байдаг. Тэр нь хөх Монголын гүн ухаан. Тэр нь хаана нэх тэр уулын бохорд хөх өвгөн хөх эмгцүүлд тэр нь байждаг. Гэж үздэг юм байна. Ер нь одоо аймагуудаараа сургалт маягаар явхад яаж зааж өгөхий? Тэгээд чулууг ер нь таних тал руу илүү заасан дээр үү? Эсвэл чулуугаар одоо ийм хөөрөг янз бүрийн урлал хийх талаас нь заасан дээр үү? Та ер нь тэрэн дээр яаж явуулъя гэж бодож байна? Би тэгэхээр яг түрүүнийхээ ярьсан шиг хоолыг яг идүүлээ өөрт нь. Бүр ингээ халбахтаад бүр ингээ цаттал нь хөлсийн гартал нь тэгж хамтарч ингэж хөөрөг хий. 14 хоногийн туршид. Тэр хүн хитий хэрэг хэмжээгээр хөдөлмөрлөд хитий хэрэг хэмжээгээр хичээнү тэр хүнээс урлаг буюу тэр бүтээл ингээ гараад ирнэ. Тэгээ гарсан зүйлийг ингээ үнэлнэ. За чиний энэ хийсэн энэ зүйл чинь одоо 300 мянган төгрөгийн хөөрөг боллоо. Энэ хөөрөг чинь сая 500 боллоо. Магадгүй энэ 10 саяын хөөрөг боллоо. Гэт ингээд хүмүүс тэрэндээс өөр хүсэл сэтгэлээ аваа. Тэгээд тэрийг хөгжүүлээд баяжуулаад тэр улс орныхоо тэр сум орныхоо хүмүүст хөөргийг засч өгөөд хийж өгөө тэг сорвол чулуугаар хийж болох бүхэл юу л энэ тэрийг хийж өгдөг хүмүүс маш их олон болоосаа гэж. Тэгвэл улс Монголд маань өсдөг хүйтэн хөрөнгө маань үлдэх юм аа их хэмжээгээр. Тэгээ хөөргөний хомсдолд орохгүй, чулууны хомсдолд орохгүй гэж. Ингэж дотроо би үзэж байгаа. Тэгээд ер нь нэг ийм нэг цагаан хөөрг байна. Тэгээ энэ цагаан хөөрг их түүхтэй. Хойшоо ингээ Орос руу ингээ чулууны ирэлт мордоод. Тэгээд энэ чулууг 2011 онд олж ирсэн. Тэгээ энэгээр яг хийж чадаагүй нэлээд удсан. Тэгээ цаг нь болоогүй байсан бөгөөд тэгээд энэ хөөрг болсон, бүтсэн. Тэгээ дотор ухаад гадна талын өнгө төс идрэл энэ л хийгч миний хувьд бол яг өөртөө таарсан одоо тийм юу боллоо гэж үзсэн. Тэгээ энийг тодорхой бас үнээр нь хүнд хүргээд эндээс гарсан зардлаараа Монголынхаа энэ юунуудад явж газар дээр нь очиж хүссэн хүмүүст нь тэр зүйлийг зааж хэлж сургаж хичээллүүлж ингэж багшилж шав гаргаж ингэж ойлгож чадчих. Тэгээ энэ хүсэл сэтгэлд маань бас та бүхэн юу ягаарай. Хувь нэмэр үзэл бодол дуртай дургу таалагдсан таалагдаагүй хүсэл зорилгоо бас юу ягаарай гэж ингэж л яа да. Тийм эрүүл мэндэд хэрэгтэй гэж хөргийг зарим нь ашиглаж байна. Одоо цагаан гашуул бас өөр их бэлэгдэл. Ер нь ямар тийм бэлэгдлэр хөргийг яадаг юм, ашигладаг юм бэ? Тэгээ хөргөний чулууны талаар Эрдэнэсийн чулууны талаар олон хүмүүс олон ном зохиол юм бичсэн л дээ. Гэхдээ бол монтой хүн бол хоосрохгүй. Хаштай хүн бол хожигддаггүй, хоцродгүй. Гэсэн тийм одоо монголчуудын аман яриа буюу хэлц хууль. Монголын хууль та. Тэгээ тэр нь ардын аман яриа чинь өөр хууль шүү дээ. Тийм бүгнүүдтэй тэгээд ер нь бол хаш өөрөө маш их эрчим хүчтэй ч үлээ. Тэгээд бусад энэ чүнчгэн нуруу тэгэл гартам бол одоо гинтийн өхөл дайрлага тийм зүйлээс гинтийн аваар усл гинт одоо болж ирэх тийм аюулаас хамгаалт гэж үздэг. Тийм учраас гартамын хөөрг манай Монголд асар их хэмжээгээр эрэлт хэрэгцээтэй буюу үнэтэй байдаг. Үнэтэй учраас тэр бас амьтай байдаг. Тэгээд их нүүр аман татсан одоо ивгүй болсон тийм болсоод одоо гартам ингээл юугаар чулуугаар ингээл нүрээ ингээл арчихдаг тэр тэгшэрдэг.
фактор гэж үздэг. Тэр нь бол бодит үнэн. Өөрөөр нүүр ам маань яаж ичээд болохгүй тэгээд галшрын нэг өвгний хөөргийг аваад ингэж арчсан чинь миний ингэж яаж исэн ирүү маань зүгээр болсон гэдэг одоо миний нэг ангийн залуу тэгж ярьж байгаа. Тэгээд тэр хөөргийг одоо Батэрд нь авъя гэж очиж ирсэн энэ. Тэгээд ер нь бол тэр амтай л та. Амтай. Тэгээд Монголд бүх хүмүүс энэ чүнжиг нарыг чулуун болохоор эмэгтэй хүний сав хөөрсөн тийм үед халуунд төрөөд их бухимдалтай хүний сав хөөрсөн үед савн дээр нь тавьдаг. Усан мануул одоо цангаж өгдөг. Тэгэл ингээл бүхэл чулуунууд бүгд өөрсдийн таарсан эрдэмтэй. Тэр өөрсдийн тийм юутай. Тийм байдаг. Тэгээ миний энэ жижигхэн бяцхан өрөөгөө зочилж ирээд тэгээд хүмүүсэд тухайн үеийн үннийг хүргэх гэж байгаа. Чиний хувьд бол маш их баярлалаа. Тэгээд өөрийн чинь ажилд бас амжилт хүсье. Тэгээ манай Монголд улс орн бол маш их баялаг. Тэгээд Монголын буянг бол зөвхөн урд хөршийн гарууд бол дугаан зөөгөрч барахгүй л дээ. Монгол тийм их буянтай. Тэгэд ийм буянтай буюу 9 сав мөрний үлгийн нутаг мөнх тэнгэрийн дансалтай гэж байгаа. Хөх Монгол ийм газар төрж өссөн хүмүүс л мэдээж хүмүүс зөвхөн бол өөдөө байдаг. Тэгээ Монголын ирээдүйн маш их олон тийм урчвал тэр нь юуны дархан байх нь хамаагүй. Дархан хүн бол урхан ухаантай байдаг. Тийм учраас их олон бурхан ухаантай дархцуул монголоор дүүрэн бий болоосаа гэж ингэж хэлж байна. Түрүүн та бас нэг хэлжсэн шүү дээ. Ингээд яванда чулуугаар одоо тийм бүтээл одоо бүзэгч юм уу те. Бас ингээд гадагшин тийм Монголоос тийм брэнд бүтээгдэхүүн энэ бас тийм бодож байгаа юмнууд байгаа гэдэг. Тэрийг бас нэг яагаад хамтрах дэмжих хэмжээ бас гарч ирэх юм билээ те. Энэ үзэг болохоор юу л да. Одоо нэг Паркер гэдэг нь үзэг энэ. Дотор нь болохоор энэнгээр явна гэж байна. Энэ үзэгний зөвхөн дотор талын хэсэг нь болохоор маш их чанартай үзэг. Чанартай зүйлийг хий. Тийм ээ. Тэгээд дотор нь болохоор маш их тийм одоо өндөр брэндийн ган гошуутай, ган чанартай Япон, Герман яа дэлхийн шилдэг орнуудаас тэдрэл байна шүү дээ. Эдрийн үзгүүд ингээд дотор нь хийгээд гадна талын корпусыг би чулуугаар хий. Тэгэхээр энэ болохоор юу юм бэ? Энэ болохоор мэн эрэгтэй үзэг, тэгээ эмэгтэй үзэг гэсэн ийм юугаар дээрээ болохоор шүрэн шигтгэртэй. Тэгээ энэ нь болохоор алт манайдар тодорхой хэмжээний үнэт зүйл шингэсэн. Тэгээ Монголын соёмтой хийж болж байгаа соёмбуу янз янзын өөрсдийн логотой гэх мэтэр хий гэсэн ийм яагаад тэгээд эхнээсээ бас 3-4 хүнд хийж өгсөн байгаа хүмүүсд. За тэгээ тэр хувь хүмүүс маань маш их талархалтайгаар бас их гарын ур шаардсан. Хүний одоо юуны бүтээл байна. Одоо оюуны hand job гэдэг те. Гар урлалын ийм зүйл. Дэлхийд дээр нэг номерын урлаг бол гар урлал. Гараа шүү те. Материалны гараараа хийсэн бүх зүйл тэр нь зураг байна уу? Тэр нь дархан байна уу? Тэр бүх юм бол үнэтэй. Бие амьтай. Тэр хүний зүрх сэтгэл буюу хүсэл сэтгэл нь шингэсэн. Нус нулимс хүлсэн бүх тоос нь шингэсэн учраас тэр л амьтай байдаг гэж үздэг. Тэгээд манай Монголд бол үнэлж байгаа хүмүүс их бий. Сонирхож байгаа хүмүүс их байдаг. Тэр хүмүүсэд хүргэе. Эхлээд дотооддоо хүргэе, дараад нь гадаад байгаа хүмүүст хүргэе. Тэр нь бол хэн байх нь хамаагүй. Гол нь жинхэнэ гараар хийсэн тийм одоо зүйлийг хүмүүс хэрэглэгэл гэж хүсэж байгаа. Тэг ингэснээрээ бол яг хөөхтөр эрчим хүч ярьж, энерги ярьж, энэ үед л ингээд чулууны өөртөө эрчим хүч өгнө. Өөртөө эзэндээ өөрт нь санаа өгнө. Тэгснээрээ сайхан зүйлүүд бий болно л да. Тэгж л ойлгож тэгээд чулуугаар ер нь одоо яг юу хийж болох вэ? Чулуугаар тэгээд хамгийн наацхийн энгийн хэрэглээ эмэгтэйчүүдийн гоё чимгэл зүйлдэг тэгээд одоо колцон бүгж тий. Колцон бүгж хийснээрээ колцон бүгж нь одоо ингээл эмэгтэй хүн ингээл зүгэл идлэл ингээл хэрэглэхэд
хүндлэнгийн дайрлага буюу тийм хил ам тийм зүйлээс хамгаалдаг гэж эрт дээр үзээд тэрийг хэрэгэлдэг байсан. Ийм зүйлийг дэлхийг эзлэл явсан болов дотоо боддог байхгүй. Гэтэл манжийн үед болох те 4 ноёдын эрүүгийн зааж аваад 2 ноён хөөргөө ингээд зөрүүлэхдээ энд нь 2 энд нь 2 юм чинь ингээд зөрүүлэхээр чи 4 ноён дундаа уулзчих гэсэн утгаараа ингэж хөөргөг өөрчилсөн маа гэж эртний нэлээд өндөр ястай нэг мөртөө өргөчний арталтаа тий энэ хөөргөлтөө мөртөө энэ хөөрг энэ нь болохоор мөргүүнүүд одоо Монгол гэж байна тийм эртний монголчуудын эдэлжсэн одоо өндөр гэгэн зам нудрын эдэлжсэн хөөрг тэр байна л да. Тэр дээдлийн тэр улаан жинжиг. Тэр хөөрг бол ийм байваас зохилтой гэсэн хамгийн төгс хэлбэрийг гаргасан болоо гэж би дотроо ойлгодог. Өндөр гэгэн зам нудрын маань манай Монголын хамгийн анхны богд. Тэр анхны богд гэдэг хүмүүс маань болохоор алтан ураг буюу манай Монголын алтан ургийн хамгийн сүүлчийн хүн угсааны тэгээд богд.
Тэгээ богдтой 550 жилийн дараа Хөх Монгол Мандан Баатар хямаа гэдгийг бэлэгдэж манжид дагаар орсон. Тэгээ манжид дагаар орохдоо тэднэрт маш их одоо эд хөрөнгө, эд агуурцыг бүгднийг өгөөд ганцхан манж хүн Монгол хүнтэй сууж болохгүй, Монгол хүн манж хүнтэй сууж болохгүй гэдэг ганцхан цусны бодлого дээр бариад бусад өмч хөрөнгө хизээ нэгэн цагт бол олдно. Бага газар доорч байгаа, хаанч байгаа гэдгийг мэдээд бүх эд агуурсыг 9 тэмээгээр өргөл болгож өргөдөг гэсэн. Гэхдээ дунд нь манж Монгол хоёр хүнийг дунд нь суулгаагүй. Тийм учраас өнөөдөр одоо цагт чи өдрийг монголоор яриа зогсож байна. Энэ бол өндрөгийн зам назар анхны богдын хийсэн агуу одоо бодлого. Энэ бол цусны бодлого гэж ойлгодог. Тэгээ уншиж чагнаж сонсож явхад бол зөндөл олон юм байдаг юм лээ. Гэхдээ монголчууд гэдэг бол өөрсдөө нөгөө төрөний хэлсэн 9 сав мөрний үлгээ нутаг мөнх тэнгэрийн данстай гэж байна. Ерөөсөө ингээд энэ улаан ингээд тамгалцсан юм шиг те. Энэ дотор 9 сав мөрний үлгээ нутаг байгаа. Онон хатан тэгээ онон туул хэрлэн гэл ингээд бүхэл голын яг цөмд нь манай Монгол байгаа байхгүй. Өндөрлөг газар эрс тэс урамсгалтай ирчүүл нь хатуу үзэл бодолтой үнэнч хинэгч долгомдгүй хинэгч зусардгүй заавгүй гэдэг ингээ явдаг. Доргоо хөрснө алчдаг ийм арт нэг Хөх Монгол гэдэг гэсэн. Одоо бол тэгэл энийгээл нэг сайхан тарган ийм замдахар тарган ийм сайхан цагаан тийм хүмүүс чинь Монгол биш шүү дээ. Ер нь 90 зуул одоо энэ зуултан томтой харуул харцсан ширүүн улсуудыг Хөх Монгол гэдэг шүү дээ. Хөх Монгол хаагур яваад байгаа юм бол тэгээд Мандан Баатар нь тэгэл энэ онгор өрөө дотор чинь нэг тиймэрхүү юм болоо. Тэгээд ярил бас ярилцчаар хүн амтан ярьчмаар санагдаад тэгээд хэлдэг шүү дээ. Тэгээд сайхан Монгол ирчүүд чинь чулуу маш их ирч хүчтэй. Тэрийг мэддэг. Дэлхий дээр мэддэг арт юм Хөх монголчууд. Яг нь Чайнеснууд ийм нэг хөөрг гэдэг юм байдаг гэдгийг үзээд тэрэн дээрээ дотроос нэг зураг зураад тэрийг бол хинч бараг хийж чадхааргүй юм шиг тэрийг ойлгоод дотор талаас нь зураг зураад тийм шилэн хэв шинжтэй болор заримч болор гэдэг заримч шил гэдэг тийм хөөргнүүдийг бол хэрэгэлдэг. Хятад бол тэд нар бол нөгөө утсан ч нэг улаан амтай нөгөө хэрэм энэ далай хоёрын хооронд л амьдэрдэг болсоо гэж дээ. Тэрнээс энэ манай монголчуудын жоохон эмх замрууд байх үед нь Оросууд өөрсдөө явуулгын сүмийг байгуулал энэ газар нутгийг ийм том болгосон. Тэрнээс биш Оросууд л тийм том байгаагүй шүү. Угаасаа маш жижиг гүрэн байсан. Тэгээд энд манжийн үед ингээд самуурж явах хооронд нь газар нутгаад хилээд явуулын сүм гэдэг ингээд явуулаад явсаар байгаль нураас урагш нь оруулаад бүр ингээд энэ чи хятадтай цог ингээд хамсаж байгаад авчи ухааны богдын үед бараг тэгжсэн үе шүү дээ. 15 оны юугаар 15 онд чинь Монголыг ингээд хойлоо хуваагаад авчи. Яагаад гэвэл Хөх Монгол чинь үеийн үед ургийн урагт ийм хэрэм байтал бидрийг одоо дарамтлажсэн гарууд ч тэгээд Оросуудтай ярьж байгаа энэ чи яг хуваах гэдсэн байхгүй. Гэтэл энийг бол Хөх Монгол гэдэг чинь мөнх тэнгэрийн данстай учраас энийг тэгүүлээгүй. Энэ талд нь Японуудыг тархийг угаагаад Хятадуудыг дарамтлуулад энэ талд нь Германуудын тархийг угаагаад Оросуудыг энэ талаас нь ингэсээр байгаа дунд нь Хөх Монгол үлдсэн. Энэ бол хууль байгалийн өөрийнх нь Хөх Монголын мөнх тэнгэрийн хууль. Тэгээд энэ мөнх тэнгэрээр янз бүрийн зүйл хүмүүс ингээ ярьд юм л. Гэхдээ Монголыг л ямар ч хийсэн бүгдийг ингэж идэх ямар ч үндэслэл байхгүй. Одоо ингээ өргөш нь ингээл бугаанаар нүүрсийн зөөгөлэн би дотроо боддөг энэ говьд ингээд усан сангийн том нөөцийн сав ингээд нэг бэлдээд байгаа юм болоо гэж бодлоо шүү дээ. Нөгөө уурханууд усан сангийн нөөцийн юм сав бэлдээд байгаа юм болоо гэж. Хаад заримдаа ингээ харах те зурагтаар ингээ харах те. Хүмүүс бол янз бүрийн өнцгөр харна л да. Энэ жоохон шизотой залуу байж магадгүй гэж бодсон зарим нь. Тэр чинь юу эсийг ингээл бодож явах тийм тэр. Гэтэ дандаа эерэг зүйл бодохыг бодно хүснэ.
Тэгээ чулуу миний Монголын чулуу бол маш их хэрчим хүчтэй гэж л дотроо ойлгодог. Ер нь бол бүхэл улс орон чулуутай, бүхэл улс орон гайхамшигтай гоё зүйлтэй тэр үл үнэн гэж боддог тэгээд.